За аргачлал бүлгийн бичлэг А5. За өнөөдрийн энэ бичлэгээр би та бүхэнд өөрийнхөө жимсчин гэж нэрлэдэг байгаа арилжааны оролтыг нэг бүрчлэн тайлбарлаж ярих болно. За яагаад жимсчин гэж нэрлсэн юм бэ гэж асууж магадгүй. За тэгвэл хэдүүлээ энэ чартыг харъя. Энэ бол Нью-Зеланд доллар, Америк долларын өдрийн чарт тийм ээ. Тэгээд миний курсор байгаа газраас одоо байгаа мөчийг хүртэл мөн ингээд зураас татлаа гэж бодъё. Тэгээд тэрийг одоо жишээ нь юу гэдэг модны мөчөр гэж төсөөлж болно л доо. Тэгэх юм бол энэ кандилууд маань тэр модны мөчтөр байгаа ингээд бунжигсан жимснүүд мэт ингээд төсөөлөгдөж болох юм. Тэгээд яг хоо миний энэ жимсчин аргаслал бол одоо энэ 3 дахь удаага сайжирсан хувилбарыг би та бүхэнд одоо танилцуулж байна. Хамгийн сүүлийн хувилбар гэсэн үг. Хамгийн анх хэдэн жилийн өмнө өдөр тутам хийх юм жижигхэн арилжааг хийх энэ бодол орж ирээд тэгээд анх энэ аргачлалаа эхлүүлж байхдаа нэр ус өгөөч гэж бодоогүй байсан. Тэгээд байж байгаа яагаад юм биднээс нэг жимсэнд яв таарсан. Тэгээд нэг жимс түүж байгаа тэгээд ер нь их сонин санагтаа. Тэгээд жимсчин гээд нэр өгчихсэн. Жимс түүхээр биднээс юм жижигхэн жимс түүдэг ч гэсэн ингээд нэг мэтгэд сав дүүрдэг тий. Тэгээд тэрэн шиг нэг том арилжаа хийх гээл нэг том шинжилгээ хийгээл ингэжсэнд орвол өдөр бүр тонтой хэдхэн зүйлийг хараад жижигхэн арилжаагаа явуулж яасан бэ гэдэг ийм бодлоо. За тийм учраас тэгээд яг хуу жимсчин гээд нэрлэчихсэн. За иймэрхүү учиртай одоо бол цаашаа явъя. За жимсчин гэдэг энэ аргачлалаар арилжаа хийх нь яаж оролт хийдэг юм бэ гэдгийг үзэхийн тулд хэдүүлээ. Энэ мөн Нью-Зеланд доллар, Америк долларын 15 минутын чарт. За биднээс өдрийн чарт харсан. Одоо энэ 15 минутын чарт. За 15 минутын чартын дээр энэ босоо зураас байна те энэ босоо зураас. Энэ бол миний MT Fog-ийн 00 цаг 00 минут. Буюу өдрийн лааны open хугацаа мөн open ханшинд байгаа те. Энд open боллоо. Тэгээд одоо гүйж байгаа нь энд байгаа. Энд байгаа. Одоо дараа хаагаагүй энэ хурж хаана те. Энд явж байгаа. Энд хай хийсэн. Open болоод дээшээ нэг жоохон хай хийсэн. Мөн энд нэг жоохон low хийсэн. Одоо энэ high, энэ low хоёрыг хараарай. Хоёр дэшгээ ижилхэн хэмжээтэй байгаас те. Тэгээд энэ унсан л авах нь шүү дээ. Ханшиндээс доошоо унсан. За одоо тэгвэл буцаж очиод өдрийн лаг нь хараа. Яг энэ лаг байгаа байхгүй те. Дээшээ нэг жоохон, доошоо нэг жоохон. Тэгээд унсан лаг. Тэгэхээр энэ өдрийн лаан дээр одоо энэ уналт байна те. Энэ уналт байна, энэ өсөлт байна, энэ уналт байна, энэ өсөлт, энэ уналт, энэ уналт, энэ уналт, энэ уналт, энэ уналт, энэ уналт, энэ өсөлт, энэ уналт гэх мэтээр за хөдөлгөөн гарсан өдрүүдэд те хөдөлгөөн гарсан өдрүүдэд чартын дотор ямар хөдөлгөөн болдго юм бэ гэдэг энд харагдаж байгаа жижиг чартан дээр. Өдрийн чартан дээр харахаар зарим нь их жижиг юм байна те одоо энэ шиг ч юм уу зарим нь бүр байхгүй байгаа те энэ байна аюу жижиг энэ байна аюу жижиг энэ байна аюу жижиг энэ байна тэгээ энэ жижигүүдэд маань болохоор тийм хөдөлгөөн гараагүй байхгүй юу. Том хөдөлгөөн гарснууд дотор нь жижиг чартан дээр нэг давтамжийн хөдөлгөөн л ерөнхийдөө давтагдаад байгаа байхгүй те тэрийг ажилласан гэсэн үг. Тэгэл тэн дээр арилжаа хийжээ гэж. За тэгэхээр энэ томлаа тэгээд жижиг цаг руу очихлоос одоо яаж харагдаж байгааг бол та бүхэн одоо ойлголоо тий. Томлаан дээр харуул нэг л ийм томлаа үүсэж байгаа боловч том цаг дээр харахаар нэг л ийм лаа үүсэж байгаа боловч дотор нь ингээд ороод харах юм бол ийм хөдөлгөөнөд болж байгаа юм шүү дээ тий.
За цаашаа явъя. Энийг бол тий та бүхэн ойлгож байгаа. Энийг ойлгох нь бол бас нэлээд чухал. Би яагаад гэвэл өдрийн 15 минут гэдэг нь 2 тайм фрейм ярьж штэ тий. Яг за ингээд арилжааны оролт тайлбарлаж эхлэе. Тэгээд Нью-Зеланд доллар, Америк долларын сэл арилжааны оролтыг жишээ болгож одоо тайлбарлая. За эхлээд хэдүүлээ энд миний нэг хийсэн арилжааг хэдүүлээ харчих тийм ээ. Энэ бол энэ бодит арилжаа. Энэ 300 цэг дээр сэл орсон юм байна. Stop loss энд байсан юм байна. Target profit энд тавьсан юм байна. Тэгээд target-ын зогссон юм байна. За ингээд хожил авсан нэг юм арилжаа. Чартн дээр гаргаж авчлаа. Тийм ээ. За одоо яагаад энэ арилжаанд орсон юм бэ гэдгийг задлаад ярив. За юуны өмнө бол энэ босоо зураас бол өдрийн лааны open хугацаа тийм ээ. Энэ хөндлөнгөөр яг энэ зураас босоо зураасан дээр нь таарч байгаа гэдэг бол энэ шинэ өдрийн хувьд өдрийн лааны маань open ханштай. Одоо энэ хөндлөн цэнхрээ зурцсан. За ийм нэг босоо нэг хөндлөн яг өдрийн лааныг тэд өгдөж байгаа. Энэ хоёр зураас биднээсийн одоо арилжааны талбарыг хоёр хэсэгт хувааж байгаа. Энэ ханшийн төвшнгөөс доошх нь бол биднээс sell zone гэж нэрлэн заяа. Sell zone. Энэ ханшийн төвшнгөөс дээр байвал одоо энэ дээдлийн талбарыг биднээс buy zone гэж нэрлэнэ. Тэгэхээр тухайн өдрийн хувьд тухайн ханшин дээр buy оролт хайх юм уу, sell оролт хайх юм уу гэдэг асуудал бол ойлгомжтой байна тий. Sell zone байгаа бол биднээс sell оролтол хайна. Buy zone байгаа бол биднээс buy оролтол хайна. Эсрэг талаас нь хэлэх юм бол ханш sell zone байгаа бол биднээс buy-ийн тухай огт бодохгүй нэх юм шүү дээ. Ханш buy zone байвал биднээс sell арилжааны тухай огт бодохгүй юм байна. За тэгэхээр хамгийн ихний хийх нэгдүгээр үйлдэл бол buy sell zone-ыг тодорхойлох. Тухайн өдрийнхөө хувьд buy sell zone-ыг тодорхойлох. За цаашаа явъя. За хоёрдугаарт нь унах хөдөлгөөн хийсэн тий ханш бол доошо унах хөдөлгөөн хийсэн. Sell zone тий sell zone унах хөдөлгөөн хийж байгаа байхгүй. За гуравдугаарт нь шинэ low хийсэн тий sell zone-д орж ирээд шинэ low хийж байна. Дараагийн дугаарт нь дөрөвдүгээрт нь pull back хийж эхэлж байна тийм үү? Одоо энийгээ ёроол болгоод pull back хийгээд эхэлж штэ тий. За. Тэгэхээр энэ бүх процесс бол биднээс зүгээр хараад сууж байгаа байхгүй. Биднээсийн сэтгхүүнд байгаа нэг зүйл юу вэ гэхээр бид бас өмнөх хичээл дээр ярьж байсан тий. Энэ уналт орж иж байна гэдэг бол энэ бол бас хавлгаа тий. Тэгэхээр энэ дараа pull back орж ирнэ. Тэрний дараа энэ унах хөдөлгөөн юм чинь унах чиглэлдээ хөдөлгөөн авчирнаа гэдгийг бодоод тэр унах чиглэлийн хөдөлгөөн дээр бид арилжаа хийнэ гэсэн байдлаар хүлээгээд байгаа байхгүй. Наан арилжааны утгуур нөхцөл бүрдхийг хүлээгээд байна гэсэн үг. Тэгэхээр ханш sell zone-д орж ирлээ. Унах хөдөлгөөн хийлээ, low хийлээ, одоо pull back хийж эхэлж байна. Энд бол биднээс хараад сууж байгаа тийм ээ. За цааш явлаа. 5 дугаарт нь pull back 3 савлгаа үүссэн. Тэгээд higher low үүсэж тренд татах боломжтой болсон гэж байна. За энэ бол юу гэлж ийм гэхлээрээс энэ ёроолоос 1 2 3 гэсэн ийм 3 савлгааг үүсгэлээ те. Энэ ёроолоос энд high үүсгээд high үүсгэснийхээ дараа энд low үүсгээд тэгээд ханш дэш явсан гэсэн. Тэгэхээр энэ low бидэнд чухал байсан гэсэн үг. Яг гэвэл бид энд нэг low байгаа, энд нэг low байгаа. Одоо биднээс тэрийг татах боломжтой болж байгаа. Нэгдүгээрт нь.
Хоёрдугаарт нь энд юу харах вэ гэхээр 3 савлгаа гэж байгаа. Ер нь бол pullback гэдэг маань шүү дээ. 1, 3, 5, 7, 9, 11 гэсэн дандаа сондгоод тоотой савлгааг үүсгэж байгаа хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр хамгийн их үүсдэг нь бол 1, 2, 3. Одоо яг энд байгаа шиг. 1, 2, 3. Энэ маань өөрөө юу гэлтгэж байгаа юм бэ гэхээр энэ pullback нэлээд ханлаа гэдэг одоо шин чанар. За цаашаа явлаа 6 дугаарт нь сая 2 яралтай болсон учраас тренд жоохон татчихлаа тий. За яг 7 дугаарт нь том групп moving average-уудаа одоо хараад барьсаар байна тий. Биднээс moving average гэдээ ярьсан тэн дээр та нас санаж байгаа бах тий. Moving average-ууд маань барьсаар байна гэж юугаа хэлээд байгаа юм бэ гэхээр энд огтлолцлууд болсон тий. Том moving average-уудаа бид ярина шүү дээ. Жижигийг бол ярихгүй. Жижиг бол наашаа цаашаа дээш доош явж лээдэг тий. Гэхдээ ерөнхийдөө томдоо захирагддаг тийм үү. Тэгэхээр бид томыг ярина. Том болвол нөгөө moving average хөдөлгөөнтэй тренд чом гэж ярьжсэн шүү дээ тий. Тэгэхээр moving average бол том групп moving average бол биднүүсийн тренд байхгүй юу. Тэгэхээр биднээс том групп moving average-уудаа харна. Тэгээд энд ороод овер болоод огтлолцол үүснэ гэдэг маань ханш трендээ энд өөрчилж байна. Хаашаа өөрчилж байна гэхээр том moving average-ууд маань дээрээ жижиг moving average-ууд нь доороо тэгээд дараа энд жагсаад тэгээд хоорондын зайн улам бүр нэмэгдэх хандлагатай тий явж байгаа болохоор биднээс юу гэж хэлж ийм гэхээр том moving average-ууд маань барьж гин унах трендтэй байна гэж ингэж үзгэнэ шүү дээ тийм ээ. За 8 дугаарт нь бол юу вэ гэхээр timing indicator. Энд бол overbought position татсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ 75 гэдэг шатлалын дээр гарч ирсэн байгаа. Тэгэхээр ханш энэ лог хийсэн. Лог хийсний дараа энэ том Макао улаан болцсон байгаа тий. Тэгээд энэ лог хийсний дараа timing indicator overbought position очиж байна тий. За цаашаа явлаа. 9-дүгээрт нь pullback Fibonacci-гийн маст суугт орж ирсэн гэж байна. Тэгэхээр маст сууг гэдэг маань 50-ийн дээдл доотлолын хоёр сууг. Яг энэ голын тэр суугийг бол хэлдэг. Тэгээд ханш тэр суугт орж ирж гэн гэдэг бол бас pullback нэлээд ханж байгааг нь бас нэг тохио тийм ээ. Тэгээд Fibonacci дээр бас биднээс ярьжсэн тий. Fibonacci маань бол биднээс хэд хэдэн шатлалууд өгдөг. Тэр шатлалууд дээрээс ханш эргэж авах одоо магадaltaй гэж тийм ээ. За энд тэгээд ханш ер нь Fibonacci-гийн аль шатлалтаас эргэж ойж болно. Гэхдээ энэ аргачлалын үед ямар зүйлийг та нас амархан ажиллах вэ гэхлээрээс ханш том групп moving average 2 хаана уулзна тий тэндээс л эргэлт үүснэ. Одоо жишээ нь энд бол ханш бол 61.8-ыг шалгалаа шүү дээ бүр энэ орой дээр тий. Тэгээд moving average-тай уулзж байгаа гэх юм бол энэ хэсэг ба шүү дээ тий. Одоо яг 50 шатлал тавьцаа гэдээ уулзж байгаа байхгүй. Заримдаа эхний шатлал дээр уулзаад доош явчих юм байна. Заримдаа хамгийн дээдлийн шатлал дээр уулзж байна. Ханш том moving average 2 хаана амар байна уу гэж залгах байл гэдэг асуудал тий. За тэгэхээр ер нь бол энэ голын суугт 50 шатлалд орчинд ингээ хурж ийн гэдэг бол энэ pullback бас ханжил яваагийн нэг илрэл гэж үзэх нь шүү дээ. Цаашаа яв. 10 дугаарт нь. За нөгөө татсан тренд маань эвдэгдсэн тий. Тренд эвдэгдээд ханш энэ хавьд явж байх үед гэж сонсомоор заагаад энэ хавьд TRC индигээ хараад энэ индикаторыг хараад ла хаагдах дөхүүлээд тий жишээ нь одоо минут байд юм уу 30 секунд байд юм уу тий дөхүүлээд volume тооцож явах нь шүү дээ. Яг бол энд биднээс sell trade нээх боломж бүрдэх гэдэг шүү дээ тий. Яг саяны ярьсан бүх үе шат яваад одоо энэ sell trade нээх боломж бүрдэх гэдэг. Тэгээд энэ явж байгаа лага хаагдахыг дөхүүлээд гэдэг маань ер нь энэ хавьд
хаагдал шинэ лаа нээгдэнэ гэдэг нь ер нь тодорхой болоод байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биднээсийн stop loss өмнөх хай дээр юм бол биднээс хэдэн пипний stop loss энд байх нь вэ гэдэг юм бол ерөнхийдөө гараад ахна шүү дээ, тий. Тэгэхээр биднээс stop loss-ныхаа хэмжээг пипээр мэдж байгаа бол биднээс volume-а тооцож чадна, тий. За тэгээ биднээс volume-а тооцоод энд тэр тоогоо тавиад хаагаад гэд бэлэн байж ахна шүү дээ. Яг шинэ candle нээгдэнгүүт арилжаа маш хурдан нээхэд яг бэлэн болцсон байна л гэсэн. За ингээд 11 дугаарт нь шинэ лаа нээгдэн гэж байгаа энд. Одоо нөгөө лаа маань хаагдаад шинэ лаа нээгдэмэгч биднээс Макао timing индикаторууд бүгд ижил улаан байгаа эсхийг шалгана. Энэ унах төрөд учраас бүгд ижил улаан байх хэрэгтэй. Тэгээ яг энэ шинэ candle нээгдэнгүүт одоо энэ босоо зураасан дээр энэ тасархай зураасан дээр индикаторууд харж байгаа. Том Макао улаан, timing улаан, жижиг харж байна уу? Улаан болж хувираад хоёр дахь улаан цэг. За яг энэ гурлаа ийм улаан timing индикатор бүр ийм over sold болоогүй. За ийм байх юм бол ерөөсөө ямар нэг бодох санах зүйл байхгүй. Шууд sell trade. За ингээ 12-т нь шинэ лаа нэглээ sell trade орлоо, тийм үү? 12-т нь stop loss lower high-ийн нэг жоохон дээр ч юм уу тавина. 14-т нь target profit 161-ийн жоохон дээр тавьсан байна. Энэ жишээн дээр бол яагаад энэ лүү ингэ тавьсан юм бэ гэхлээр ер нь бол нөгөө нэг 2-1 гэдэг харж байгаа бид бас барих гэдэг шүү дээ. За энэ бол ингээд маш гайхалтай sell оролт, sell хожил. Ингээ ярихаар бол нэг их юм шиг байгаа. Танаас энийг ингээд хийгээд авах юм бол энэ бол маш амархан. Ерөөсөө ханшийг хараад ойлгомжтой байдаг. Тийм болцсон юм байна. Одоо тийм болж магадгүй юм байна гэж ханшийг нэг л харах болгондоо ер нь нэг л юм хардаг. Тэ? Одоо шинэ биднээс ханшийн лоо хийгээд pullback хийгээд явж байхад биднээс ханш sell зоонд байна уугүй юу гэж харах шаардлага байхгүй шүү дээ, тий. Ханш sell зоонд л байж байгаа юм шиг. Гэх мэтээр ингээд өмнөх юмнуудыг бол хараад ах шаардлага бол хэдийдэн гардаггүй тэгэл. Их амархан сурахад. За, дахиад өөр жишээ. Австрали доллар, Америк долларын sell арилжааны оролтыг жишээ болгоод ярья гэж. Одоо бол товчхон. За. Энэ байна ихлээд чарт маань энэ босоо зураас өдрийн эхлэл 00 цаг гэсэн. За энэ босоо зураасыг таанаас одоо би чарт руу очиод тэгээ энэ босоо зураасыг таанаас хамгийн амархан зүйл бол маус хоёроо дараад properties гэж ороод энэ show period separation гэдгийг чеклэхгүй бол энэ алга болчихно. Тэгээд таамс өөртөө ингэж зурж бол 00 дээр аваачаад 00 дээр. Энэ бол яг бас нэг ажил юм тий. Тэрэнд орвол маус хоёроо дараад properties гэдэг рүү ороод show period separation гэдгийг чеклээд окей дарчих юм бол энэ зураас мань өөрөө аяндаа гараад ингэ автоматар зурагдана гэсэн. Автоматар. Тэгэхээр ер нь баг энэ хөндлөн зураасыг зууд sell buy зооноо тодорхойлох баг шаардлагагүй болчих юм шүү дээ. Одоо чи энэ аншны хувьд бол энд нэгдсэн байна тий. Яг энэ босоо зураасан дээр маань байгалаа өсөх лав байвал нэгдэд өссөн гэсэн үг шүү заяа. Нэгдэд өссөн гэсэн. Унсан лав байвал одоо энд байгаа шиг тий. Тэгэх юм бол нэгдэд унсан гэсэн үг. Тэгэхээр бид нар зооноо унах лааны дээр нь зорно гэсэн үг. Ойлгомжтой тий. Одоо энэ ч өсөх лав байгаа учраас биднээс өсөх лааны доотлолт нь зорно. Нэгдэд өссөн, нэгдэд унсан гэсэн тий. Тэгэхээр за ингэж зорчих юм бол тэгээд их юу та хэлбэрхан гэдгийг би хэлэх гээд ийшээ орчлоо. За энэ бол ингээд ямар нэг
зураг хөрөхгүйгээр ингээд чарт. Тэгээ арилжааны орлого. За одоо энэ дээр юу исэн бэ гэдгийг одоо хэдүүлээ харъя. За энэ мэдээж sell by zone хуваацсан байна тий. Энд нэгдсэн ба шүү дээ. Тэгээд хөндлөн зураас зураад ханш sell zone орж ирсэн тий. Ханш sell zone явсаар аваад тодорхой хэмжээний юм хөдөлгөөн гаргаад тэгээд pullback хийж гисэн мэ тий. Энд low хийгээд тэгээд ишээ pullback хийж гисэн хараа 1 2 3 гэдэг хөдөлгөөн бачийн дотор байгаа шүү. Дараагийн зурган дээр нь арай тод байна. Энэ хараад зурцсан 1 2 3. Тэгэхээр энийг 2 3-ыг яаж зураад байгаа юм гэхээр ерөөсөө энэ low хийсний дараа үүссэн хамгийн өндөр high, тэр high үүссний дараа үүссэн low. За тэгээд цаашаа яах нь бол нэг сонирм биш. Яг тэгвэл бид 2 lowтай болцсон, тэрийн чумаа татчихсан тий. За тэгээд тэрийн чумаа татчихсан байна. Энд чи Fibonacci-гаас татчихсан байна. За тэгээд одоо жишээ нь энэ дээр гэхэд хараа мөн average-ууд маань салалттай үнцэг их сайхантай ингэж орж ирээд мөн average-ууд ханш 2 маань хаана золгон уулзсан байна вэ гэхээр ерөөсөө Fibonacci-гийн 38.2-оос ерөөсөө Fibonacci ихний шатал тийм. Тэгээд ихний шатал энэ 2 дахь шатлал. Энэ маань одоо юу болж байна? 38.2 гэхээр жоохон бодлоо болчиход байна. 38.2 шатал. Тийм ээ 38.2 шатал дээр уулзж шүү дээ тий. Тэгээд биднес юу хүлээх вэ гэхээр тренд чухам эвдэх нь гэдгийг хүлээн. Тэгээ энэ хугацаанд биднес мөн аврежуудаа хараад байна тий. Мөн аврежууд маань үнэхээр барьсаар байгаад тэгээд ханш тренд чухам маань эвдээд дараа нь орж ирэхэд энэ доор биднес орох тохиог өгнө шүү дээ тийм ээ. Том Макао улаан, тайминг улаан, жижиг Макао улаан энэ зэг дээр энэ бол sell trade. Тэгээд өмнөх хайгийн жоохон дээдлэлд нь stop loss 12 pip, target 127 арай хүрэхгүй таарчиж байгаа. 24 pip. Ингээд энэ target зогсож байгаа байхгүй. Тэгээд энэ бол арилжааны оролт. За одоо эндээс таанаас ингээд ажигласан баг юу гэхээр биднес том цагийн чартнаас эхлээл ингээд баахан зураас татаал, Fibonacci татаал, sell by zone зураад, сэрээ зурдаг ч юм уу ингээд янз бүрийн техник шинжилгээ энд хийхгүй байгааг харж байгаа. Тэгэхээр техник шинжилгээ гэдэг маань бол өөрөө нэгдүгээр айгүйх цаг ордог. Хоёрдугаар байнга шинчилж явах байдаг тийм ээ. Унтаад босоод ирэхдээ зарим шугамнууд хэрэггүй болцсон, шинээр шугам зорох хэрэгтэй болдог ч юм уу. Ийм ажлууд их гардаг. Тийм учраас олон ханшин дээр арилжаа хийж бас хүн чаддгүй. Олон ханшин дээр арилжаа хийж чадахгүй чинь цөөхөн ханшин дээр арилжааны нөхцөл бүрдэх нь үгүй юу гэдгийг хүлээгээ сууна гэдэг бол бас төвчээрийн асуудал байдаг. Тийм учраас энэ жимсчин маань бол юу гэхээр биднээс ямар нэг техник шинжилгээ хийхгүй байгааг тансарч байгаа бох тий. Тухайн үед юу үүсэж байна гэдэг юмар л биднээс арилжааны оролтоо олчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь бол би нэг 16-аас 20 ханш нэг удаа ингээд шалгаад гүйлгээд өнгөрөхөд бол ер нь 3 минут л зарч болгогддог. Явандаа энэ бол ерөөсөө бүр ингээд нүдэнд чинь дасал болчихно. Ерөөсөө ингээд хараалаа эн чинь тийм болж ийм болж ийн гэдэг юм ерөөс тодорхой болчихно. Тэгэхээр бол техник шинжилгээ бол хийдэггүй. Тэгээ энэ дээр бол энэ трендээ бол энэ том групп мөн аврежуудаар ингээд аваад байгаа. Мөн авреж гэдэг нь чарт дээр автоматар гүн тий. Макао автоматар гүн, тайминг автоматар гүн. Тэгээд энэ separation-уудаа автоматар зуруулчихна. Ингээд аягүй олон юм автоматар чарттай ч өөрөө гүгээд байгаа байхгүй. Биднес гих шаардлагагүй. Бид зөвхөн харах, тэгээ шийдвэрлэх хэрэгтэй. Шийдвэр гаргахын тулд бол биднес нэг ийм богино цаг дээр тий pullback ханжаагүй үгдийг тодорхойлно, тэрэн чугам татна. За Fibonacci ингээд татвал татна. Ийм хөл юм тийм. Тэгээд арилжааны оролт тодорхойлчихно. Тэгээ олон ханш хардаг нь олон арилжаа хий гэсэн үг шүү дээ, тий. Жишээ нь 16 ханш харж ийж биднээс нөгөө иймэрхүү хөдөлгөөн чинь ханш болгон дээр өдөр болгон гарахгүй шүү дээ.
Тэгэхээр биднээс 16 ханш ч юм уу харж яж тэгээ биднээс нөгөө өдрийнхөө лимитээр 2-3 арилжаагаа барьж авч байгаа байхгүй. Яг цаашаа явъя. Тэгээ мэдээж би ийм арилжааны оролт яг ийм юм бүрдэх ёстой шүү гэдгийг зааж байгаа юм чинь энэ юмнуудаас аль нэг нь бүрдэхгүй бол тэр арилжааны оролт биш байхгүй те. Арилжаанд орж хэрэггүй. Унахаар байсан дараа нь зөндөө сайхан унсан ч байсан хамаагүй. Жишээлх юм бол ханш том групп move average 2 уулзаагүй гэж болно шүү дээ. Язан шүргэлцээгүй гэж болно шүү дээ. Тэр бол арилжааны оролт биш. Ханш том move average-уудын нөгөө талд гараад 1-2 candle бүтэн гарч ирэх юм бол тэр арилжааны оролт биш тий. Гэх мэтэр арилжааны оролт биш юмнууд бас зөндөө гарна шүү дээ. Тэгэхээр яг энэ дараалал яг энэ зүйлүүдээ хатуу барих хэрэгтэй тийм ээ. За таашаа юу вэ? New Zealand доллар, Америк долларын сэл арилжааны өөр нэг оролтыг жишээ олгож тайлбарлая гэнэ. За энэний өмнө би танаас нэг юм хэлье. Энэ арилжаа шүү дээ тийм. Энэ арилжаа хизээ гарсан байна. 7 сарын 19-ний энэ цагийг хараарай. Лондон дуусах төхөөд Нью-Йорк нэгдсэний дараа арилжааны оролт гарч ижсэн байна тийм. Окей. За одоо New Zealand доллар сэл. За мөн л түрүүнийх шиг дахиад нүцгэн чарт хийж байгаа байхгүй тийм. Яг энэ чарт биднээс харж байгаа байхгүй. Би ягаад энэ чартыг харуулдаг юм хэрэг биднээс яг л энэ чарт харуулахгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэл биднээс одоо энд ийм юм болж байна. Ийм болоог байна. Ийм болж явах шиг байх юм бол биднээс одоо ямар нэг үйлдэл хийж эхлэх нь шүү дээ тийм. Савлгаагаа зурдаг юм уу, трендээр зурж эхэлдэг юм уу, пул бака тэмдэглэж эхэлдэг юм уу, ямар нэгэн болж эхэлнэ. Анхаарах нь бол энэ л чарт харж байгаа. За одоо энэ чарт. За цааш нь ингээд зураж яваа. За одоо жишээ нь sell zone. Энэ зураас татал sell zone тодорхойллоо тий. Хан шинд нэгдээд buy zone руу нэг орох гэснээр буцаж орж ирээд энэ sell zone-ын нийлтийг шалгаад тэгээд доошоо унсан байна тий. Тэгэхээр биднээс энэ унсан маш гоё хөдөлгөөн гарч ирсэн биш тий. Тэгэхээр биднээс энэ савлгаа маань pullback-ийн дараа унах савлгаа авчирнаа гэдэг бодлоор биднээс хүлээж авах хэрэгтэй тийм ээ. За энд яг би мартчих нэг юм хэлчихье. Энэ унж байгаа савлгаа байна шүү дээ. Энийн ер нь нэг дийлэн хэсэг нь энэ зоонд байх хэрэгтэй шүү. Sell зоонд. Эсвэл buy зоонд ч юм уу тий. Яг бүтнээрээ энэ зоонд байх албагүй байхгүй. Ямар ч байсан ихэнх хэсэг нь л харин тэр зоонд байх хэрэгтэй юм шүү. За тэгээд бас нэг зүйл бол ханш буцаад pullback хийгээд ирэхдээ зарим тохиолдолд энэ open ханш маань өөрөө маш сайн тааз юм уу ёроол болж өгдөг шүү. Тэр бол бас нэг давуу тал шүү. Яг open ханшин дээрээ тааз хийгээд байвал тэгвэл энэ ирэх магадлал өндөртэй гэдэг. За ер нь зөндөө бичлэг зөндөө оролт биднээс харна. Энэний дараа биднээс амьдрал дээр бас зөндөө арилжаа хийн. Аав нь алдна. Тэгэхээр та нас бол тэнцээ бол мастеруд болно. Зүгээр яг энэ бичлэг яг одоо энд бүгдийг олох гээд бүгдийг харах гээд улаарад байх хэрэггүй. Энд бол бүх яг ингэж зарчмуудыг яриад өгч байгаа тийм. За унах савлгаа явлаа. Pullback явлаа. Хараа энэ хоёр ёроол адилхан байсан байхгүй. Тэгвэл сүүлийн ёроолыг авчираа заяа. Тэнцүү байгаа учраас сүүлийн ёроолыг аваад тэгээд 1 2 3 тийм үү. Тэгээд чирэнч юм. Энэ ёроолыг яг авсангүй гэж хэлж байна. Тэгвэл энэ ёроол чи энэ ёроолоос өмнө бий болчихж байгаа байхгүй тийм бооз. Тэгээ энэ ёроол хоёрыг татчих жоох. Энэ бол тренд нэг шалгаад буцаад орчиж байгаа байхгүй. За тэгээд том мөвөн авиржууд маань өнцгтэй нөгөө салалттай ханштайгаа энд уулзаа сайн байна уу гэдэг хууч өрөөд хэлж байна. За тэгээд нэмэлт Fibonacci-га татлаа. Тэгэл Fibonacci-гийн мөн одоо энэ хоёр шатлалын хооронд уулзчлаа тийм. Тэгээд
тэрийн чухам эвдэгдээд энэ лайн дээр эвдэгдээд шинэ лайн нэгдэхэд sell. Stop loss өмнөх high дээр 10 pip. Target 20 pip. 127-г нэг жоохон доор. Энд бол хөрөнгө алдсан. Одоо энэ ирээд хөрөнгөлтэй. Яг тэгвэл мөн авиржууд маань юм хүчтэй байгаа байхгүй доошоо. Тэгэхээр энэ бол өшөө доошоо ингэж явна гэсэн. За тэгээд яг шинэ лайн нэгдэхэд энэ босоо зураасан дээрээ индикаторууд харж байна тий. Улаан. Sell trade. Ойлгомжтой тий. За тэгээ энэ sell trade бас би өмнө харуулсан дээ 4 сарын 19. Одоо жишээ нь энэ арилжаа New Zealand USD-гийн энэ арилжаа энэ Ази USD-гийн энэ арилжаа хоёр маань 4 сарын 19 нэг өдөр байгаа байхгүй. Тэгэхээр энэ ийм хөдөлгөөн ийм арилжаа бол Лондон нээлтнээс за Нью-Йоркийн за бүр сүүл рүү бол арилжаа хийгнэ гэд хэрэггүй гэдгийг. За Нью-Йоркийн одоо нэг юу гэдгийг. Дундаасаа өнгөрөөд за нэг 4-ний 3-т нь арилжаа хийж болно. Сүүлийн нэг 2 цагт нь байх юм бол арилжаа хийж хэрэггүй. Тэгээ энэ бас хизээ болов гэхээр асал яг Лондон Нью-Йоркийн хугацаанд л болж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд л одоо аль болох яг ийм үйлдэлүүд үүсэж гин үгүй юу гэдгийг гүйлгэж хараад байх шаардлагатай гэсэн үг. За Австрали доллар Swiss buy орж байгаа оролтыг. За сая бол дандаа sell харлаа. Одоо нэг buy харъя. За эхний зураглал энд нэгдсэн юм байна. Энд нэгдсэн юм байна. Тэгээ ханш buy зонд те хурж ирээд нээлттэй нэг шалгаад тэгээд буцсан юм байна. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг авч үзэх юм шүү дээ. Buy зонд тодорхой хэмжээний хөдөлгөөн хийлээ. Одоо танаас хараад энэ хөдөлгөөнүүдийг бол баг гадралж байгаа бохтой нэг иймэрхүү хэмжээний хөдөлгөөн юм байна гэж. Тэрнээс нэг 5 пип хөдөлсөн нэг энийг бол хөдөлгөөн гэж үзэхгүй нь шүү дээ тий. Иймэрхүү хэмжээний хөдөлгөөн хийгээд ихэнх тохиолдолд яаж байгаа вэ? Мөн авиржуудаа ингээд салгаад татаад ирж байгаа ингээд сунгаад. Тэгээд 1 2 3 тренд шугам мөн авиржууд өнцгтэй салт нэмэгдсээр байна тий. Тэгээд Fibonacci-га татж болно. Тэгээд Fibonacci-га татаж болно гэдэг юм би яг. Fibonacci бол тийм нэмэлттэй гэдэг түрүүн бас нэг дугаараа тагсан тий. Тэгэхээр яг Fibonacci татахгүй ч байж болно. Яг Fibonacci маань бол арай илүү биднээс таргет стоп тодорхойлоход арай илүү л мэдээллүүд өгöd байгаа байхгүй юу. Тэгээд энэ pullback манаас Fibonacci татвал ямар төвшөнд ирсэн гэдэг бол бас нэмэлт мэдээллүүд өгöd байгаа. Тэрнээс ийм байдлаас арилж ийж бодож штэ энэ эвдэгтэй гараад ирлээ те. Тэгээд индикаторуудаа хараад stop-оо энэ дор тавиал таргетаа 2-1-ээр ч юм уу тавиал тэгээд арилж ийж болно. Fibonacci бол арай илүү бас нэг мэдээлэл өгöd байгаа шүү. За Fibonacci-га татчихсан ханш том групп move average энэ уулзчихсан. Эвдэгдээ гараад ирсэн. Яагаад энэ хойно хийвглээ? Энэ доод индикатор харж зөвшөөрөхгүй улаан тэгсээр яваад аригч нэг юм ногоон том макао улаан ногоон тайминг ногоон энэ жижиг ногоон ингээд энэ дээр buy trade. Тэгээ stop loss энэ логийн жоохон дор 8 pip байсан маань. Target 2 үржлэр нэг 16 тэгээ 17 pip-ийн хавь тавиад 127.4 үтэй шатлалын ер нь яг жоохон доохно гэдэг бол айгүй сайн target гэсэн үг байхгүй. Ер нь Fibonacci ингэж эргэлт үүссэн бол 127.4 цаашлаад 161.8 хүрэх магадлал өндөртэй. Тэгэхээр мэдээж наан нөгөө гараа 127.4 бол биднээс энэ target 1 гэж явдаг. Энэ бол сайн target. За ингээд энэ бол buy trade. За ингээ анхаарал тавьсан баярлалаа.
Тэгээ бүгдийг нэг дор нэг бичлэгээр ойлгоход хэрэггүй. Цаашдаа зөндөө юмнууд болно. Тэгээд нэг мэтгэд бүгдээрээ мастер жимсчил болсон байх хаа гэж ингэж найдаж байна. Тэгээд одоо энийг үзсэн учраас энэ бичлэгээ дахин үзээд тэгээд одоо өөрсдөө 15 минутын чартан дээрээ арилжааны оролтууд олж хараад ингэж зурх гээд оролдоороо ийм дасгал сургуулиуд хийж эхлээрэй. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа.